бүлгийн сэдвгүй хөгжил тоглоом дасгалын хүрээнд хөгжилтэй хөдөлгөөн тоглоомуудыг сурах болно. Тоглох гоё дээ. Хөдөлгөөнд хөгжилтэй тоглоомыг тоглох нь хүүхдүүд та нарын анхаарал төвлөрөлт, ой тогтоол болон авахаалт самбаа бүтээл сэдвгүй хөгжүүлж хөдөлгөөний эвсрэлийг нь сайжруулна. Та нар маш олон хөдөлгөөний тоглоомуудыг мэднэ шүү дээ. Хүүхдийн цэцэрлэг, анги танхим, спорт зал, цэцэрлэг түрээлэн гээд маш олон газруудад хөгжилтэй хөдөлгөөний тоглоомуудыг тоглож байдаг тийм ээ. Тоглоом маань тээвэрчин. За энэхүү тоглоомын ач холбогдол нь энэ тоглоомд хүүхдүүд цуваагаар байж бөгөөд хөдөлгөөний эвсрэлийг сайжруулах шүү. Тестийн бөмбөгийг альва тоглоомыг аль болох унгахгүйгээр тоглоомын дараагийн хүүхдэд авч өгөх юм аа. Хэрэглэгчид зөв барих, ашиглах, өөрийн аюулгүй байдлаа хангах зэргээр багшийнхаа зааврын дагуу гүйцэтгэж сураарай. Ингээд үе тэнгийн хүүхдүүд маань хэрхэн тээвэрчин тоглоом тоглож байгааг хараад дагаа тэгээрэй. Ямаарай. За гих мэтлэн бөмбөгийг унгаахгүй явсан баг хож болно. Толны тусгал. Энэхүү тоглоомоор толны авахаалт тоглоом байгаа. Тэс сэтгэлгээний энэ хоёр хүүхдийг хэрхэн хөдөлгөөний хамтлагийг хацсан хоёр маань оролцож байна. Ингээд найзууд маань хэрхэн толны тусгал хийж байгааг хамтдаа хараад мөн дагаа тэгээрэй. Ажиглаарай миний хүүхдүүд. Миний тусгал тоглоом байгаа. Сэтгэх вэ? Тоглоомын ач холбогдол нь найзууд нь хэрхэн амтны нэрийг нэрлэж болгож байгаа. Сайн хараарай. Сонсох Тэгээд та нар минь дагаа тэгээрэй. Тоглоомыг тоглохдоо өөрийн аюулгүй байдлаа хангаж багшийнхаа зааврын дагуу гүйцэтгэж байгаарай. Ингээд дараагийн тоглоомыг харъя. За, эдгээр хүүхдүүд өөр өөрсдийн нэршин амьтнаа нэрлээд ингээд хамгийн гол алгасан нь энэ тоглоомд төрүүл юм шүү хүүхдүүдээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Жимс. Мөн энэ тоглоомын ач холбогдол нь жимс. Энэ тоглоом нь хүүхдүүд маань өөрсдийнхөө дуртай жимсийн нэрийг нэрлэх бөгөөд эхний хүүхэд өөрийн дуртай жимснийг хэлсний дараа хоёр дахь хүүхэд эхний хүүхдийн жимсийн нэрийг хэлээд өөрийнхөө дуртай жимсийн нэрийг хэлэх юм. Гэх мэтчлэн хүүхдүүд маань өмнөх хүүхдүүдийн жимсний нэрүүдийг нэрлээд өөрийнхөө жимсийн нэрийг хэлэх юм аа. Ингээд хүүхдүүдийг хэрхэн тоглохыг хамтдаа харцгаая. Үзэлцгээ алим лимон манго.